За сайн уу манайхаа бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд удаан уулзсангүй баг 4 сар болцсон уу тий. Ер нь бол нэлээд завгүй байсан. За тэгээд дээрэс нь ер нь бол сүүлийн хэдэн сар гэмтэрхтэй холбоотой ямар ч сэдвийн талаар ингээд би сонсоогүй. Тэгээд янз бүрийн нөгөө Netflix дээр нөгөө баримтат кинод нэр гардаг шүү дээ тий. Тэрийг би нөгөө амар их үзэх дуртай гэсэн байхгүй. Тэгээд тэрийг ч ер нь ингээд үзээгүй баг 4 5 сар болсон байна. Тэгээд ер нь бол маш гоё байгаа. Ер нь гэмтэрхтэй холбоотой зүйл ерөөсөө сонсохгүй, хийхгүй гэж бодож байгаа. Гэхдээ би ирлээ. Арай өөр сэдвтэй гэдэг. За тэгэд буцаж ирснийхаа эхний дугаараар би юу ярих гэж бодсон гэхээр би яг ковидын дараахан мэлүүдээ нэг Netflix дээр санаандгүй явж агаад одоо Английн нэг цуврал киног олж үзчихсэн баггүй. За тэгээд тэр кино болохоор за германаар болохоор Sie weiß alles одоо тэр эмэгтэй бүгдийг мэддэг. За англиар болохоор Behind Her Eyes гэд тийм нэртэй нэг юм цуврал би үзчихсэн. 6 ангитай ер нь бол нэг тийм сунжирсан биш үйл явдлууд нь ер нь айгүй хурдан гэд болоод өнгөрчдөг. За гэхдээ тэр киноны төгсгөлийн хэсэг нь бүр ам ангаалмаар заяа. Юу вэ? Юу болчихвсаа гэд бүр үнэхээр гайхахаар тийм төгсгөлтэй кино байхгүй юу? За тэгээд би маш удаан ер нь ингээд YouTube-ыг хийгээгүй учраас уруу зүрүү ярьж магадгүй. За тэгээд жоохон ер нь бол нэлээд тийм удаан айжуухан ярьдаг төрлөө баггүй ер нь бол хурдан нэг яриад ич чаддаггүй. Тэгэхээр хэрэв удаан санагдчихвэл та нар манд хурдлуулад сонсчоорой. Тэгээд та нарыгаа маш их сонсон байна. Одоо буцаад YouTube-ыг хийж эхлэе гэж бодож байгаа. Сүүлийн хэдэн сар ер нь яг ямар хөө сэдвээр ярих уу, юу яриул ер нь хэрэгтэй юм болчих гэдэм үү нэгтгэж бодсон л та. Тэгээд энэ цуврал кинонд ер нь маш олон сэдвийг хүндсэн юм шиг санагддаг байхгүй юу? Одоо хин нэгэнд хит донтох, за тэгээд өөрийн биш зүйлийг заавал өөрийн болох гэж одоо хүсэх тий. За тэгээд гэр бүлийн харилцаа одоо болохгүй бол ер нь яг яах ёстой байдیں۔ Ч гэдэм үү. За тэгэл одоо ганц бие ээжийн талаар гэдэг ер нь агай олон тэм сэдвийг хүндсэн юм шиг санагддаг. За тэгээд дээрэс нь бидний одоо нэг тийм шинжлэх ухаанч биш бас нэг сэдв ер нь бол гарч ирнэ. Одоогоор нэг юм шинжлэх ухаанаар батлагдаагүй нэг зүйл бас сэдв гарч ирнэ. Тэгэхээр сонирхолтой байж магадгүй гэж бодсон учраас би энэ цувралыг дахиж үзээд сая 2 3 юм дахиж үзээд за тэгээд яг зааг гарахаараа заавалчгүй энэ цувралыг ер нь ярих гэж бодсон байгаа. За тэгээд өнөөдөр ямар ч гэсэн YouTube дээр буцаад одоо контент янз бүрийн зүйл хийж эхлэе гэж бодсон байгаа. Тэгээд та нар маань бас зөвөр хүлээж аваарай. Кино руу оръё. За энэ кино маань бол Лондонд ингээд үйл явдал нь бол болжогоор эхэлдэг. Хамгийн ихний одоо анги дээр буюу одоо хамгийн ихний сцен дээр бид нэр Луис гээд гол дүрийнхаа нэг эмэгтэйтэй танилцсанаа. За тэгээд Луисийн хувьд болохоор ганц бие ээж 7 настай хүүтэй нөхрөөсөө салсан. За тэгээд нөхрөөсөө салсныхаа дараа ер нь болзоонд яваад ч юм уу цаашаа ингээд тосын харилцаанд ерөөсөө ороогүй гэдэг нь бол харагддаг. Ер нь бол хүүгийнхаа төлөө за тэгээд бүх цагаа хүүдээ зориулсан дээрээс нь одоо хагас цагаар ажилдаг одоо юм эмэгтэй байгаа. За ингээд нэг өдөр Луис маань найз нь одоо хамт ингээд гарьяа тий гадагшаа гарыг баар орё гэд дууддаг. Тэгээд цаадах чи ямар ч байсан хөршигөө гуугаад хүүгээ харуулад за оройн тэгээд найзтайгаа хамт гарахаар болтгоо. За тэгээд тухайн баарнд очсон чи найз нь хэдхэн одоо баг минутын өмнө ер нь бол ингээд канселж байгаа байхгүй юу? Би ингээд чадахгүй болчлоо уучлаарай ингээд гинтийн юм асуудал гарчлаа гэд ирж чадхаа болчлоо гэдэг чинь. За тэгээд Луис маань мэдээж ирэг нэг уухан захиалцсан байсан учраас тухайн зүйлээ уучаад эргээл харсан чинь нэг эрэгтэйгийн одоо нөгөө ингээд барьсан уух юмыг нь одоо мөргөөд тэгээд тухайн эрэгтэй бүх ингээд цамц момцсон ингээд уух согтуурлаханд явдаг төрлийн тэр уух юм ингээд болж байгаа байхгүй юу? За тэгээд Луис чи ингээд уучлалгаагаал яа нуучлаарай ингээд те би ингээд таны уух юм чинь асгацсан учраас би тань ингээ уух маад өгөө гэдэг. Тэгээд нөгөө залууд уух юм авч өгөө. За тэр залуу болохоор Дэвид гинэ. За манай бас нэг гол дүр байгаа. За ингээд тэр хоёр маань эхлээд Луис бол ер нь уух юм авч өгчөөд явъя гэж бодчихсон чинь Дэвид болохоор жоох ингээд те надтай хамт суучаач хоёлаа ингээд жоох юм яриа суйлтаа гэдээ гуйсан учраас ер нь бол Луис тэртээ ингээ найз нь ирэхгүй байгаа. За тэгээд угаасаа гарчихсан учраас тий одоо яагаад үгүй гэж гээд ингээд тэр эрэгтэйтэй ер нь бол жоохон юм яар зугаад хамт уугаад ингээд тэр хориг бол айгу
гоё өнгөрүүлдэг. За тэгээд тэр хоёр маань бол нэг нэгэндээ айгүйх таалагддаг гэдэг нь бол харагддаг. За ингээд тэр хоёр баарыг орхиод үүдэнд байх хугацаанд одоо нэг нэгэндээ нэлээд таалагдсан. За тэгээд баг зэргийн сотруулгандаа хэрэгэлсэн учраас за Дэвид болохоор Луисыг одоо үнсдэг. За тэгээд үнснийхаа дараа бол нэг тийм гим хийсэн юм шиг би одоо ингэж болохгүй штэ уучлаарай тий гэж хэлээд одоо айгүй тийм гимжиж байгаа юм шиг дүрх одоо түүний царайнд нь харагдаад за ингээд тэр хоёр бол салтгаа. За Луис мэдээж ивгүй байдалд орсон ч гэсэн за бүх юм зүгээрээ гэж хэлээд ингээд тэр хоёр гэр гэрлүүг явж байгаа. Үзэгдэл солигдоод тэгээ бид нэр Дэвид ихнэр Адельтай танилцсанаа. За бас манай нэг чухал одоо гол дүрүүдийн нэг байгаа. За Аделийн хувьд болохоор нэг тийм жижиг тайрамл одоо боб тайрал гэдэг чинь тийм үстэй, цайвар царайтай, цэнхэр нүдтэй. За тэгээд нөхөртөө маш их хайртай, гэрээ эзэгтэй юм шиг харагддаг. За нэг асуудал нэх юм бол эмийн хамааралтай юм шиг одоо харагддаг байхгүй маш их юм уудаг. За тэгээд дээрэс нь нөхөр нь одоо түүнийг ингээд айгүй хяндаг. За эмээ ууж байгаа үгүйг нь бол байнга шалгадаг юм байна. Тэгээд яг ямар өвчнөд гэдэг нь бол мэдээж мэдэгддэг эхний одоо хэсэг дээр. За ингээд Дэвид Адел хоёр маань болохоор Шотландаас ингээд Лондонд нүүж ирсэн юм хосууд байгаа. За ер нь бол нэлээд чинэлэг одоо хөрөнгө мөнгөтэй гэдэг нь бол харагддаг. Лондонгийн одоо маш тийм одоо баячуудын дүүрэгт айгүй гоё тийм байшинтай. За тэгээд гадаа юм цэцэрлэгтэй тий. Ер нь ингээд нэлээд хөрөнгөтэй нэлээд тийм тий баян юм хосууд байна гэж харагдгаар. За ингээд Дэвид Адел хоёр маань дөнгөж одоо ингээд Лондонд нүүж ирчээд найзуудтайгаа хамт одоо хоол иддэг байхгүй найзуудтайгаа хамт ингээд хоолнд орчихно. За тэгсэн чинь нэг найз нь ингээд Адельд вайн ингээд хунгалж өгөх гэсэн чинь одоо вино хунгалж өгөх гэсэн чинь Адел би ингээд хоёр одоо тийм стакан хоёр юм тэр хундагнаас илүү ингээд ууж болохгүй. Тэгэх юм бол ингээд Дэвид уурлнаа гэд хэлдэг байхгүй. Гэхдээ тэрийг нэг юм жоохон яожилсан тий жоохон инээдтэй тийм маягаар одоо хэлж байгаа байхгүй. Тэгээд тухайн одоо орой хоол идэж дуусчаад Адел Дэвид хоёр гэрлүүгээ хараад за тэгээд Адел болохоор нөхөртөө ингэж хандаж хэлж байгаа. Дэвид ингээ тий би бол чамд маш их хайртай. Тэг би чамаа ингээд намайг яг өмнөшгөө ингээд хайрлаасаа гэж хүсэж байна. Тэгээд гэж хэлээд за Дэвид болохоор ер нь нэлээ юм согтуу. За тэгээд гэртээ орж ирээ дахиад бас нөгөө виски ууж эхэлдэг байхгүй юу? Гэтэ нэг тийм их нэртэй хайргүй юм уу? Сквал тэр хоёрын дунд нэг юм асуудал байгаа юм шиг юу харагддаг. Тэгээд манай хоёр одоо аль аль нь бэлгийн харилцаанд ингээд орхисон чинь Дэвид болохоор ингээд их нэрээ ерөөсөө хүсгүй байгаа нь бол харагддаг байхгүй юу? За тэгээд бид нэр Дэвид Адел хоёрын гэр бүлийн харилцаа нэг тийм аз жаргалгүй гэдгийг бол олж мэднэ. За ер нь бол нэг нэгэндээ тийм одоо Аделийн хувьд бол нөхөртөө маш их хайртай гэдэг нь ингээ харагдаад байдаг хгүй юу. Нэг юм асуудалтай эмэгтэй. Гэхдээ нөхөртөө маш их хайртай. За Дэвидийн хувьд болохоор нэг юм их нэртэй хайргүй. Сквал нэг аз жаргалгүй байгаа. За сквал нэг тийм юу гэдэг тэр хоёрын дунд нэг зүйл болж исэн юм шиг те. Ер нь бол тиймэрхүү үйл явдал ер нь ингээ байж байгааг харахаар бараг тэгж бодохоор одоо үзэгчийн хувьд. За ингээд бид нэр ямар ч хэлсэн Дэвид Адел хоёрын манд гэр бүлийн харилцаа нэлээ одоо аз жаргалгүй юм байт юм байна гэдгийг ер нь бол олж мэдж байгаа. За ингээд Луисийн хувьд ч нөгөө нөхрөөсөө салцсан ганц бие ээж гэж хэлжсэн шүү дээ. За тэгээд экс нөхөр нь болохоор зэрэг аль хэзээний өөр одоо эмэгтэйтэй ингээд тусын харилцаатай болсон. За тэгээд тухайн эмэгтэй нь бол удахгүй бас хүүхэдтэй болох ч байгаа бит хоёр гэд хэлдэг байхгүй. За тэгэнгүүтээ Адамыг бит хоёр ингээд зуны амралтаар нь Франц руу авч явж болох уу? Бид хоёр ингээд Франц руу явж байгаа. Тэгээд Адамыг одоо шин төрөгч байгаа хүүхэдтэй гэж гисэн ер нь те юм гой харилцаатай байгаасаа за миний ингээд одоо шин их нэртэй маань гэх юм уу те хойд ээжтэйгээ юм гой харилцаатай байгаасаа гэж би одоо хүсэж байна. Тийм болохоор зуныхын амралтаар ингээд Франц руу авч юмар байна гэд Луист хэлдэг байхгүй юу? Тэгээд Луис болохоор ер нь бол дургүй байдаг. Чи ингээд тэр талаар буцсны чирэггүй гэд ер нь жоохон нөхөртөөгөө таарамжгүй байгаа нь бол харагддаг. За гэтэл бол Адам хүн үнийг нь сонсчод ээжтэй маш их уралдаг. Ер нь ингээд аавтайгаа хамт Франц руу явахыг бол хүн маш их хүсэжсэн. Гэтэл ээж нь бол ингээд зөвшөөрөхгүй байна. Гэхдээ тухайн оройн ингээд одоо Луисийн хамгийн сайн найз нь ер нь ингээд ганцхан тийм сайн найзтай байхгүй. Тэгээд тэр найз нь ирээд чи ингээд те
дандаа ингээд хүүгээ боддгоо тий дандаа ингээд өөрөө одоо чи ингээ өөрийгөө айгүйх гаргуунд нь ингээд хайцсан байна. Тэгж аавд нь өгч явуулаад тий зуны амралтаар нь ингээд хүүгээ гоё аавтай нь гоё зуныхын амралтыг өнгөрөөгөө тий чи өөртөө гоё цаг зав гаргаа тэр яг тэр хүүгээ байхгүй тэр үед нь чи өөртөө жоохон цаг зав гарга тий хүнтэй болзоонд яв гэд ер нь бол ятгах эхэлдэг байхгүй. За тэгээ лүүс ч гэсэн бодоод за ер нь хүн ч гэсэн нэглээ ингээ өөртөө нь уурлаад ер нь өөртөө ингээд юм ярихгүй тий тэгж байгаа болохоор X нөхөртөө за тэгээ окей би ингээ зөвшөөрч байна. Чи ингээ Адамыг зуныхын амралтаар одоо Франц руу аваад яваа гэд ингээ хэлж байгаа. За ингээ ер нь бол Льюис маань ингээд гэртээ зуны амралтаар ингээд ганцаараа байх болж байгаа юм аа. За тэгээд маргааш нь одоо Льюис маань ингээд хүүгээ нөгөө аав дээр нь хүргэж өгч яваад тэгээд ер нь бол ингээд сэтгэл нь айгу тавгүй байгаа. Уйлцсан ингээд явж байгаа байхгүй гудамжаар ингээд явж байгаад яг булан эргээд нэг эмэгтэйтэй мөргөлдөөд за тэгээд тухайн эмэгтэй нь бол ингээд газар ундаг. Тэгэл тэр эмэгтэйгээс дахиад ингээл яана уучлаарай ингээд та зүгээр үгээд тэгсэн. Тэгэл тэр эмэгтэй ингээл эргээл харсан чинь одоо Дэвид ихнэр байдэл байдаг хгүй. Тэгэл Льюис чинь ингээд юу гэдэг чинь ингээд одоо магадгүй одоо кино болохоор эсвэл тэгсэн юм уу одоо энгийн хүн байвал одоо би жишээлбэл те хин нэг мөрөгчөө за манай одоо даргын ихнэрч үү те мөрөгчөөд би гэхдээ өмнө нь бол танилцаагүй бид нар байсан болвол магадгүй одоо уучлалт гуйгаад та зүгээр үү гэж хэлээд тэгээ би цаашаа ингээд явах байсан байх тий. Гэхдээ кино гэдэг утгаараа ч юм уу ямар ч байсан Льюис айгу ингээд түүнийг таньдаг юм шиг ингээд өө та ч нөгөө гэдгсэн чинь адил гайхаад хоёлаа ингээд нэгийг таньдаг илүү гэд асуусан чинь та би нөгөө Дэвид эмчээ одоо нарийн бичгэн байгаамаа тэгээд бид хоёрын зургийг эмчээ одоо нөгөө нэг ажлынхаа ширээн дээрээс харсан юм гэдгсэн чинь адил ингээд гэл ингээл царай нь жоох юм сонирн болоод тэгснэ. Хойло кофе уух уу гэдэг дэгхгүй. Адил одоо Льюисийг тэгсэн чинь Льюис ингээд амар сонирн босноо. Гэ нэг жоохон дургуутж байгаа юм шиг болсон чинь таасаа ингээд намайг дэлхийд дундаас нь давуучлахгүйсэн штэ. Энийхээ төлөөс гээд хойлоо кофе гэдэг дэгхгүй. Тэгээ ингээд аргагүй ирэх нь одоо зөвшөөрч байгаа. За тэгээд нөгөө хоёр маань кофе уугаад жоох юм яриад те ингээд за ТV-д ажилтаа ер нь ямар гайгүй юу нэтэргээд баг зэрэг юм яриа. За тэгээд Лондонд ингээд сайхан нүүж ирсэн ямар ч найз нөхөд байхгүй гэж хэлэнгүүтэй одоо Льюисээс утасныхаа дугаарыг өгөөч гэд одоо утасныхаа дугааруудыг солилцъё. Хаяада ингээд хамт тий хоёлаа янз бүрийн зүйл хийж игээд гүйдэгхгүй. Тэгээд Льюис бол ер нь нэлээд дурггүй байсан. Гэхдээ тэгээ аргагүй ихэнд бол дугаараа өгдөг. За тэгээд адилхороо түүнд хэлдэг байхгүй чи ингээд бит хоёрыг уулцсан дугаараа солилцсон гэдгийг Дэвидэд битгий хэлээрээ. Яа тэгэхээр Дэвид ингээд ажил хувийн амьдралаа ер нь салгаж ингэж байх айгүй дуртай хүн. Ер нь бол нэлээд тийм дүгс байдал дуртай хүн. Тийм болохоор энийг мэдвэл ингээд уурлаж магадгүй гэж хэлдэг. За тэгээд Льюис болохоор асуудалгүй гэж хэлээд тэр хоёр бол явдаг. Салдаг. За тэгээд салсныхан дараа болохоор адил төн рүү шууд ингээд мессеж чиж байгаа байхгүй. За энд ингээд те адил айны миний дугаар шүү гэд. Ингээд маргааш өглөөний үзэгдэл одоо солигдож эхэлж байгаа юм да. За тэр үед болохоор Дэвид ингээд эхнэртэй одоо адилд гар утас болон банкны карт өгч байгаа. Тэгэхээр ер нь ингээд банкны картгүй одоо гар утасгүй тийм гэрээ эцтэй байгаа байхгүй юу? Адилын үед. Тэгэхээр ингээд нөхөр нь түүнийг айгүй хяндаг. За өөрийнхоороо байлгадаг юм шиг ер нь тэгж харагдаад. За үзэгдэл солигдсны дараа бид нэр одоо Дэвид Адил хоёрын гэрт нь за тэгээд Адил гэрийнхаа одоо унтлагынхаа өрөөний хан дээр маш томоор тийм ой модны зураг ингээд зурж байгаа нь бол харагддаг. За тэгээд Дэвид гэртээ ирээд тухайн зургийг ингээд хараад маш их одоо гайхаж уурладаг. Чи яагаад ингэж байгаа? Чи яагаад надад ийм зүйл хийж байгаа гэдэг хуурладаг. Тэгэхээр одоо тэр ой модныг ямар нэгэн те тэр хоёрын дундах нэг тийм асуудал болж ирж байгаа юм л да. За тэгээд тэр ой мод ямар учиртай вэ гэдгсэн чинь нэг тийм яг ой модны үзэгдэл гарангуудаа маш том тийм нэлээд гүнзгий гэмээр хар нүх харагддаг байхгүй. За тэгээд тэр хар нүхний доор бид нэг цаг унсан байгааг бол олж харна. За тэгээд энэ цаг нь бол мэдээж хэрэг чухал бас нэг юм сцен байгаа. Битэн мартаарай. За Аделийн хувьд бол ингээд Лондонд те ганцаараа ингээд ямар ч найз нөхдөггүй, таних хүнгүй, ганц танилцаад таньдаг бас нь одоо Льюис байгаа учраас заавчлаарай. Хоолоо сууж जैन. Ойрд ийм удаа яриаггүй. Льюис рүү ингээд мессеж чичээд за ингээд чи завтаа юу хоёлаа ингээд жим тамд явах уу гэд бичдэг. За тэгээд
Льюис чинь нөгөө 7 хоногийн 3 өдөр л ажилладаг учраас завтай гэд ингээд тэр уулзаа тэр өдөржингөө ер нь хамт цагийг өнгөрөөдөг байхгүй юу. За яг тухайн тэр цагийг өнгөрөөж явах үедээ Льюис болохоор Аделийг Дэвид ингээд амийг нь аварч ирсэн юм байна гэдгийг нь олж мэддэг. За Адел Дэвид хоёр яаж анх учирсан бэ гэхээр Адел болохоор маш баян одоо хөрөнгөтэй тийм айлын охин байхгүй юу? Бүр ингээд цайзанд амьдардаг заяа баг. Тэр цайзных нь одоо нэг өрөөнд нь аав ээж хоёр нь бол ингээд амьдардаг. За Адел болохоор өөр өрөөнд амьдардаг. Тэр чинь амар том байшин байгаа учраас нөгөө яг тэр аав ээжийнх нь байсан одоо хэсэг нь одоо гал төмөр гараад шатаад за тэгээд ээж аав нь бол гал төмрийн улмаас ингээд амнасаа алдсан. За тэгээд яг тэр үед нь тэр одоо оройн одоо Дэвид тэнд байж тараад Аделийг одоо тухайн тэр гал төмөр рүү ингээд ороод Аделийг аварсан байгаа хгүй. Тэгээд амар том юм гарн дээрээ сорвтой одоо түлэгдэлтийн юм сорвтой байдаг Дэвид. За ингээд Льюис маань ямар ч байсан Адел тэр хоёрын яаж учирсныг бол ингээд мэдчих авдаг. За тэгээд Адел нэмж хэлээд би бол ингээд Дэвидэд маш их хайртай. Юу ч тохиолдсон би бол түүнийг хайрлана. Хайрласаар байх болно гэдгийг бол хэлдэг. За тэгээ үзэгчийн үүднээс болохоор яг ингээд Аделээ ярьж байгаа зүйлийг ингээд сонсохоор тэгээд Дэвидийг яаж ихнэрээ одоо ингээд контролдоод байсгаж аваад өдөрт нэг 2 удаа ч юм уу ихэнх лүгээ залгаад чи эмээ уусан уу? Яг одоо юу хийж ийн? Хаана байна гэл ингээд айгүйх тэгж залгаж асуудаг хгүй. Тэгээд эхнэр нь ингээд дандаа би одоо гэртээ байна. Эсвэл би жим рүүгээ авсан би тэгсэн гэд бүх юмаа заавал хэлэх хэрэгтэй байдаг. Тэгээд эмээ уусан гэдгээ бас заавал хэлэх хэрэгтэй байдаг. Ер нь бол ингээд Дэвидэд дандаа хайртай гэдгийг хэлдэггүй. Гэтэ Дэвид бол ерөөсөө буцаагаад би ч гэсэн чамд хайртай ч юм уу ерөөсөө тэгж хэлдэггүй. Ер нь бол би мэдчихээн. Би мэдж байгаа гэл ингээд буцаа ер нь тасалждаг. Тэгэхээр нөө үзэгчийн тэр өнцгөөс харахад бол эхний 1-2 анги дээр ингээд харахад бол нэг Дэвидийг Аделийн хөрөн мөнгөнд нь болоод суудсан юм шиг амь насын ингээд аварсан учраас Адел одоо Дэвидэд нэг өртөө тэгээд хүсэн бүх зүйлийг хийж өгөх ёстой юм шиг тэг нэг тиймэрхүү одоо бодох тиймэрхүү ер нь сэдтэй юм байна да гэж бодогдохоор одоо үзэгчийн хувьд Льюис Адел хоёр маань ер нь бол нэлээд дотн сайн найзууд болж эхэлдэг. Ер нь бол байнга цаг зав гаруул хамт жим явна, спорт хийн. За тэгэл ер нь л ингээл цагийг хамт ер нь өнгөрөөж байгаа ингээд харагддаг. За гэхдээ бас нэг гэмн одоо маш том асуудал нь Льюисийн хувьд шүү дээ ингээд их нэртэй найзалдаг мөртлөө нөхөртэй нь бас ингээд явуулдаж эхэлж байгаа байхгүй юу? Одоо Дэвидтэй юм нууц амгийн харилцаатай болж эхэлж байгаа. Энэ бол ингээд Дэвид хэлдэг байхгүй чи ингээд миний амьдралд байгаа хамгийн гоё юм гэгээлэг зүйл. Тэгээд би бол ингээд чамд айгу дурлсан хайртай болсон гэд Дэвид тэгж хэлдэг байхгүй Льюис. Гэхдээ Льюис болохоор ингээд их нэртэй найз болсон, их нэртэй ингээд ажлын бус цагаар хамт спорт хийдэг, хамт ингээд цаг өнгөрүүлдэг гэдгийг бол ерөөсөө хэлдэггүй. За Аделийн хувьд ч гэсэн нарийн бичгтэй хамт ингээд цаг өнгөрөөдөг гэдгийг бол хэлдэггүй. За Аделийн хувьд бол мэдээж нөхрөө ингээд араар нь тавьж байгаа гэдгийг бол гарах мэдэг байгаа. За гэтэл Льюисийн хувьд бас нэг асуудалтай. За тэр нь юу гэхээр шүн ингээд зүүдэндээ босож ингээд явж зүүдэлдэг. За тэгээд байнгын одоо харт арч зүүдэлдэг гэдгийг нь бол бид нэр олж мэднэ. За тэгээд тухайн зүүдэнд нь болохоор нэг юм харанхуй коридор байгаа байхгүй юу? За тэгээд тэр харанхуй коридорт хүн ингээд хашгирч байгаа нь сонсогддог. Ээжээ гээ. За тэгээд хүүгээ ерөөсөө олж чаддгүй. За тэгэж явж байгаа нэг өрөөний хаалга ингээд онгоолохоор дандаа нэг юм тастай втер эмхтэй орон дээр хөвцсөн. За тэгээ хажуудлынх нь юм тавир дээр нь болохоор нэг эм байгаа хгүй эмэн сав байгаа хгүй тэгээ тэр нь ингээд доошоогоо унаад эм нь хасгарч байгаа тийм дүр зурагтай ерөөсөө зүүдийг ерөөс байнга зүүдэлдэг. Тэгээд босож явдаг. Нэг удаа бүр ингээд босож яваад яг балконороо бүр гараад тэгээ яг балконыхаа нэг юм хаалттай хэсэг дээр очингуудаа ингээд гацаад сэрж байгаа хгүй. Тэнгүүдээ тэрнээсээ маш их айж уйлдаг ер нь айгүй юм тэр зүүдэлж хард артгаас айгүйх трама авсан юм битээ байгаа хгүй. За тэгээ тэрийг мэдээж хэрэг сайн найз болох Аделд одоо хэлж байгаа. За сайн найз хэлхэн цааш ер нь бол яг найзууд. Тэгээд Аделд ингэ хэлдэг хгүй би ингэ шүн босож явж ингэ зүүдэлдэг. Тэгээд дандаа юм хард тарсан зүүдэлдэг гэдгсэн чинь Адел би чамд тусалж чаднаа. Би чам нэг дэвтэр өгье гэдэг өөрийнхөө нэг юм улаан хавцтай тэмдэглэлийн дэвтрийг өгдөг хгүй. За тэгээ тэр тэмдэглэлийн дэвтрийг өгөнгүүтээ чи ингээд уншаарай би ч гэсэн ингээд багтаа ингээд босож явж зүүдэлдэг гэсэн. Хөө ер нь өөрийнхөө зүүдийг ингээд хянаж чаддаг. Тэгээ өөрийнхөө зүүдийг өөрчилж чаддгаа гэж хэлдэг байхгүй юу? Номыг ном гинэ тэмдэглэлийн юм дэвтэр нэлээ нэмгэн. Тэр дэвтрийг ингээд уншаад тэгсэн чинь тэрэн дээр нь одоо Роб гэд бичсэн байхгүй юу? Роб гэд одоо хүний нэр бичсэн байгаа. За тэгээд
Яг Аделийн тэмдэглэлийн дэвтэр юм уу гэхээр үгүй гэд Робин тэмдэглэл гэсэн байхгүй. За ингээд бид нэр дараагийн дүр болох Роб гэдэг энэ залуутай танилцсанаа. За Роб Адел хоёрын хувьд болохоор хоёулаа 10 жилийн өмнө гэх юм уу тийм нөхөн сэргийх төвд одоо нөгөө харт амих мамигт тэр хийх донтцсон ч юм уу эсвэл сэтгэл зүйн асуудалтай хүмүүс нөгөө очиж байрладаг тийм нөхөн сэргийх төв гэх юм уу тийм газар хамт байж байхдаа танилцчихсан юм хоёр байгаа хгүй. Одоо тэгээд аягүй найзууд болсон. За Роби хувьд болохоор одоо хероин буюу харт амхинд донтцсон. За тэгээд гэр бүл нь бол нэлээд ядуу ээж аав ингээ байдаггүй. Хичин болохоор байдаг ч гэсэн ингээд Робиг юусаа хайхардггүй тэгэл харт амхиндаа мансуураал ингээл байж идэг. За Адел хувьд болохоор нөгөө ээж эцэг ихт нь юм маш том одоо тий одоо өөрийнх нь хувьд гарц тэгээ үнэхээр одоо аимшигтай явдал болсон учраас тэрийг одоо даван туулахын тулд тухайн тэр одоо төвд ингээд байж байгаа гэдэг нь бол харагддаг. За тэгээд Робин хувьд болохоор ер нь л ингээд бүх зүйлийг ингээд үзэн яаддаг. Ер нь л ингээд бүх зүйл өөрт нь ингээд таалагддаггүй. Ер нь л нэг жоохон хэцүү хүн гэдэг нь бол харагддаг. Гэтэ Адельд бол маш их хайртай. За тэгээ Адельтай бол маш сайн найзууд болдог. Тэгээ өөр өөртөөхөө юм асуудлыг ярьдаг. Адел түүнийг маш их ойлгодог. Аделаас тэгж асуудаг байхгүй юу? Ийм их мөнгөтэй, ийм их баян байх юм ямар гэдэг вэ гэж асуусан чинь Адел би маш их ганцаарддаг. Айгу хэцүү байдаг гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш тэр хоёр ингээд айгу сайн тутам найзууд болж байгаа. Гэхдээ Роби хувьд одоо юу гэдэг юм хайр сэтгэлийн хувьар хайрладаг биш. Роб ч нөгөө ижил хүссэн. Тийм болохоор найзын хувьар одоо Адельд маш их хайртай гэж ойлгож болно. За тэгээд Аделийн хувьд болохоор ингээд дандаа Дэвидийн талаар ярьдаг. Тэгээд гарандаа нэг юм цаг зүүцсэн байдаг хгүй. Тэгээд Роб болохоор ингээд энэ Дэвидийн цаг тэгээд би нэг одоо зүүдэг. Ягаад тэгэхээр Дэвидийн цагийг зүүж чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр тэр ингээд маш их түлхэгдсэн учраас ингээд цаг зүүж чаддгүй. Тэгээ энэ бол Дэвидийн цаг. Би бол Дэвидэд маш их хайртай. Тэг ингээд эндээс хурдан гараад Дэвидтэй хамт одоо амьдрахыг түнтэйг хурдан гэрлэхийг хүсэж байна гэдэг. За тухайн үед бол Адел 18 настай охин байсан. За Дэвидийн хувьд болохоор одоо оюутан. Тэгээд Шотландаас арай жоохон хол ингээд яадаг, сурдаг, их сургууль сурдаг одоо юм залуу байхгүй. Тэгээд Роб болохоор ягаад ч юм нэг юм Дэвидийг Аделийн нэг юм хөрөнгө мөнгөнд нь болж байгаа. Тэгээ Аделийг нэг тийм юу гэдэг ашиглаж байгаа юм шиг тэгж аягүй нөгөө боддог. Нөгөө өөрөө юм болгоныг аягүй бараанаар тэг хүн болгоныг тийм шүмжилж ханддаг хүн болохоор ер нь л нэг тийм байх гэж ингээд бодоод байдаггүй юу. Тэгээ нэг өдөр Адел хэлдэг. Дэвидэд ингээд одоо мөнгөний ч гэдэм үү те тийм тусламж санхүүгийн одоо тусламж хэрэгтэй болсон байгаа. Тийм болохоор би өөрийнхөө одоо бүх өв хөрөнгийг ингээд Дэвидийн нэр дээр нь шилжүүлэх чагаа гэд нөгөө найз Робдоо хэлсэн чинь Роб чи ингээд арай эрт те арай ингээд яаруу шийдвэр гаргаж байгаа юм биш үсттэй гэдгсэн чинь гүүгүү санаа зовлтгүй би эндээс гараал угаасаа би Дэвидтэй гэрэлчих юм чинь тэгээ энэ бит хоёроо одоо дундын өмч болчихноо. Одоо ингээд түнд хэрэгтэй байгаа болохоор би түнд ингээд туслахыг хүсэж байна гэдэг дэггүй. Тэгээ Роб болохоор ингээд бүр ингээд сонир санагдаад тэгээ Дэвидэд ер нь жоохон дургу байсан гэдгээ тэр нэг улаан хиний Аделийн Луис төгсөн тэмдэглэлийн дэвтэр дээр ингээд Дэвидэд дургу би ингээд Аделийг Дэвидээс хамгаалнаа гэд нэг хуудсан дээр бичсэн байдیں۔ Тэгэхээр тэр тэмдэглэл нэг юм Адел минийх гэж өгсөн мөртлөө одоо Роб гэд эрэгтэйгийн тэмдэглэлийн дэвтэр нь болж тарж байгаа хгүй. За ингээд хэсэг хугацааны дараа Роб Адел хоёр бол тухайн тэр хүн сэргийх төвөөс бол хоёулаа ингээд гараад хайлал нь гэр гэрлүүг явж байгаа. За тэгээ гэрлүүг явахаас өмнө Адел нөгөө робот гэж байгаа хгүй. Роб чи ингээд надад амал чи заавалчгүй ингээд над дээр ирээд манай гэрт ингээд зочлоорой гэд хэлдэг. За тэгээ Роб бол найздаа амлаад тэр хоёр ингээд салаад явдаг. За ингээд хэсэг хугацааны дараа Роб ингээд Аделийн гэрт нь ингээд зочлохоор болоод ингээд явдаг хгүй. Очдог. Робийн хувьд болохоор ер нь харт амхаа ерөөсөө хаяагүй. Харт амхаа бол хэрэглэсээр л байсан. Тэгээ бүр хамгийн хүчтэй нөгөө хероин хэрэглэдэг. Одоо өөрөөгөө ингээд тарьдаг. Тэм залуу байхгүй. Тэгээ Аделийн гэрлүү явахаас өмнө харт амх одоо нууцаар худалдаж аваад за ингээд Аделийн гэрлүү нь бол явж байгаа. За ингээд гэртэн очсон чинь юу вэ те өөрийнх нь ингээд төсөөлж бодож ирснээс амар том юм цайз байгаа байхгүй. Бүхэл бүтэн цайзан дотор ингээд амьдардаг тэр эмэгтэй ганцаараа. Тэгээ тэр бол өөрийнх нь юм те үе залгамжлсан одоо юм хөрөнгө гэдгийг бол Адел Робд хэлдэг байхгүй. Одоо энэ манаа те эмээгийн эмээч гэдэг энэ манаа одоо аав нөгөө нэг ингээд баахан зураг ингээд ханаараа зүрэн зурагтай. Тэгээ хүн болгоно ингээд
ямар нэгэн байдлаар одоо хамаатан савд нь болж байгаа хгүй. Тэгээ тэрийг ингээд тайлбарлаж өгч байгаа робот. За тэгээ робот маань маш гоё цагийг тэр хоёр бол өнгөрүүлдэг. Тэгээ Дэвидийн хувьд болохоор нөгөө их сургуулийн оюутан учраас байнга адилтай хамт байж чаддгүй. За тэгээд юу амралтын өдрөөр бол ирдэг. За тэгээд робот удахгүй ингээд Дэвид ирнэ. Тэгээ ирэхээр ингээд би чамтай танилцуулнаа. Та хоёр ингээд нэг нэгэндээ айгуух таалагдах байхаа, гоё найзууд болох хаа гэд адил гэдэг байхгүй. За ингээд хэсэг хугацааны дараа мэдээж юу байна? Тэр хоёр маань цагийг гоё өнгөрөөн. За тэгэнгүүтээ Робийн хувьд ч гэсэн ер нь тийм босож явж зүүдэлдэг тийм асуудалтай. За тэгэнгүүтээ бас зүүдээ ер нь ингэж хянж одоо юу гэдэг өөрийнхөө зүүдийг өөрчилж иднэр ингээд нөгөө сурсан тийм залуу байхгүй юу. Тэгээ ер нь бол тэр тэмдэглэл нь яг ингээд сайн анзаарах юм бол Робин тэмдэглэл бол тэмдэглэлийн дэвтэр болж тааж байгаа. Ер нь бол яаж ингээд хард артдаг тэр зүүдээ өөрчлөөд нэг тийм гэгээл гой зүүд зүүдэлдэг болсон талаараа ингээд бичээ тэмдэглэсэн байхгүй юу. Харин Аделийн хувьд болохоор хариугаар багасаа биш үү те. Одоо та бүхэн сонсч ирсэн л хэлгүй те. Астрал аялал гэдэг штэ. Одоо хүн ингээд хүний биенээс сүнс нь гараад тэгэхээр тэр сүнс нь ухамсартайгаар одоо 90-50-д ингэж явж аялдаг гэх юм уу. Гэхдээ нэг зүйл байгаа. За тэр нь болохоор астрал аялал хийхэд дөрвөн байт юм байна л да. Тэр нь зөвхөн одоо чи биенээсээ гараад чиний сүнс чинь биенээсээ гараад явж байгаа бол зөвхөн очиж исэн сайн одоо чи ингэ төсөөлж чаддаг байж исэн тэр газар руу бол очиж чадна. Ер нь бол тийм төрөмтэй. Хэдэж очиж байгаагүй тийм газараа бол ингээд ер нь бол сүнс нь ингээд явж чаддгүй. За тэнгуутаа яг нөгөө Аделийн эцэг их нөгөө нэг нас урахад гал төмөр гарсан гэсэн шүү дээ. Тэгэхэд Адел бас гэртээ байсан. Гэхдээ юу сонсож нөгөө чадаагүй нь яагаад гэхээр Адел нөгөө астрал аялал хийгээд биеэс нь сүнсээ гаргацсан байсан учраас тэгээ амар хол явцсан байсан учраас ээж аав нь ингээд гал төмөрт тий шатж яхад бол ингээд сонсоогүй байгаа хгүй. Тэгээ тэр үед ингээд Дэвид аварсан байгаа юм. За тэгээ энийхээ талаар ер нь бол робот эхэлдэг. Тэгээ робот ер нь бол зааж өгдөг. За тэгээд тэр хоёр ингээд сүнс нь биенээсээ гарахад нэг нь юм цэнхэр өнгөтэй нөгөөх нь юм чернил ягаан өнгөтэй юм хоёр өөр өнгөтэй байдаггүй. Тэр нь ч гэсэн ер нь бас энэ кинонд айгу чухал санагдсан. Дараагийн сцен маань дараагийн үзэгдэл маань ингээд солигдоход бид нэр одоо үе рүү буюу одоо Лондонд байгаа тэр үе рүү ирж байгаа байхгүй. За тэгээ энэ үед нь болохоор Адел ингээд нөхрөө байнга оройтож ирдэг. За тэгээд гэртээ ирсэн ч гэсэн хамтдаа ингээд унтахгүй тусдаа өөр ингээд унтаад байгааг нь бол мэдээж ингээд анзаараад тэгээд нөхөр нь өөрт нь ерөөсөө ингээд халамж тавихгүй байгаад нь ер нь бухимдаад агааш өглөө уурандаа гарангуудаа одоо Лондонд ч эсвэл ямар ч улсад нэг тийм хэсэг газар байдэн штэ жоохон аюултай гэж ярих юм уу тийм газар руу ингээд албаар очингуудаа тэгээд тэнд чинь 9 шид юмс аахгүй хар тамхи мансуурсан эсвэл одоо мансууруулах бодис архинд ингээд алгизаны ингээд мансуурсан юм янз бүрийн хүмүүс байдаг тийм нэг юм дүүр гэх юм уу хот гэх юм уу тийм газар руу ингэж очингуудаа албаар нэг эмхтэй бүдэж жоод ингээд нүдрүүгээ цохиулаад тэг нүд нь амар хөхөрцөн заяа. Тэг ингээд Дэвид гэртээ ирсэн чинь нүд нь ингээд амар хөхөрцөн. Гэтэ Дэвид яагаад гэртээ ирсэн гэсэн чинь нөгөө байн хуцаараа шалгадаг штэ. Аделыг байн шалгаад чи гэртээ байна уу юу хийж яас хийсэн гэнэ үү шалгадаг. Тэгсэн чинь Адел руу залсан ч юус уцаа авдаггүй. Тэгээд Дэвид амар сандраад гэртээ ирсэн чинь Адел бүр ингээд ийм том хөхөрцөн нүдтэй тэг нүдэн дээрээ ингээд мөс тавьсан сууж идэв. За тэгээд Дэвид чинь юу болсон чи хаана байсан гэд асуусан чинь юу ч болоогүй ингээд би нүдэн дээр юм унгаагаад санамсаргүй юм унгаагаад тэгээд ийм болц юм аа. Чи надад санаа тавиад ингээд ирсэн юм уу гэдэг Адел авих баярлж байгаа байхгүй юу? Тэгэл гисэн чинь хоёлаа ингээ өнөөдрийг хамт ингээ өнгөрүүлээ л та чи ажилдаа явах гэртээ байцгаал та гэдгсэн чинь хин Дэвид л би ингээ амар их ажилдаа байгаа. Надад одоо хийх юм зөндөө юм тийм болохоор би ингээ буцаавлаа чи ингээ зүгээр авал гэд. Их нэрээ одоо имлэг явах уу ч гэдэм үү эсвэл яах вэ их үү гэхгүй ингээ зүгээр гэртээ байгаа гэдгийг хараад бараг тайвшраад ингээ яваад өгч байгаа байхгүй. Тэнгүүд ингээ Дэвид ч ямар муухай залуу вэ гэж бодгоор ямар муу нөхөр вэ гэж харахаар за ингээ байжсэн чинь амар юм том гэд хөгжсөн тийм нүдтэй байжсэн чинь Дэвидийн нэг үйлчлүүлэгч өвчтөн гэх юм уу? Дэвид чинь сэтгцэн эмчтэй тэгээ нэг өвчтөн одоо сэтгцэн юм жоохон асуудалтай нэг залуу Дэвидийн одоо гэрт нь ирээд би ингээд Дэвид эмчтэй уулзсан юм аа гэд тэгсэн чинь Адел хаалгаа онгоолгоод тэгээ онгоолгосон чинь ингээд нүд нь амар хөгжсөн гэд
амар царайтай юм зогсож байгаа штэ. Тэгээ нөгөө залуу чи ингээ харснаа чи зүгээр үү гэдгсэн чинь зүгээр гэл амар сонирн болол за царай нь ингээл амар сонирн болол дээр ингээд гэрт нь өөр нөхрөн ч юм уу байгаа юм шиг ингээл тийшээ ингэж нэг харснаа ингээл тэр залуу ингээл хараад амар юм тусламж гуйж байгаа юм шиг одоо тэгэж тоглож байгаа хгүй тэр залууд ер нь бол ингээд хин нэгэн те нөхрөн ч юм уу намайг ингээд хүчрхийлээ зогцсон гэж байгаа юм шиг ер нь бол тийм санаа өгж байгаа юм шиг тийм дүр эсгэж байгаа. Тэгээд тухайн тэр Антони гэж залуу болохоор яагаад ч юм ингээд Дэвидийн ажил дээр одоо тэр сэтгцэн эмнэлэг дээр очиж байхдаа Льюис Дэвид хоёрыг нэлээд дотно тэг үнсэлцэж байхыг нь харсан. Багахгүй. Тэнгүүдээ ингээд за Дэвидийг эхнэрээ ер нь л хүчрхийлдэм бай. Эхнэртэй гар хүрдэм бай гэдгийг тэр залуу ойлгоод гэх юм одоо тэгж бодоод тэгж төсөөлөөд тэрэн дээр мэдээж адилын ч гэсэн буруу байгаа. Ер нь бол яг тэгж тэгсэн юм шиг ингээд дүр эсгэж байгаа хгүй. Тань ингээд тусламж хэрэгтэй яах вэ гэсэн чи би чамтай ингээд ярьж ерөөсө болохгүй чи одоо ингээд яв гэж юм хэлсэн. За тэгээ ямар ч байсан нөгөө Антони чи явангуудаа тухайн тэр эмнэлгийнх нь одоо бүр том дарга руу ингээд хэлчихэж байгаа хгүй. Танаа ингээд нэг эмч чинь гэр бүлдээ юм хүчрхийлэл үлддэг юм байна гэд одоо Дэвидийг ерөнхийдөө том даргад нэг ховлцож. За ингээд чинь маш том асуудал болно шүү дээ. Яагаад тэгэхээр бүхэл бүтэн ингээд сэтгцэн эмчтэй хүний ингээд одоо сэтгэл зүйн тал дээр нь тусламж үзүүлдэг ийм хүн хүчрхийлэл үлддэг гэдгийг нь одоо нэг өвчтөнөө болоод мэдчихнэ гэдэг чинь тухайн эмнэлэг бол нэр хүнд нь унана асар том асуудалд орно. Тийм учраас том дарга нь бол эхнэрлүү нь одоо адил руу залгаад юу болсныг одоо мэдэх шаардлагатай болж байгаа юм аа. За ингээд адил руу залгаад юу болсон ингээд нөхөрчин тань ингээд гар хүрсэн юм уу? Яг юу болсон та ингээд үннийг хэлэх хэрэгтэй. Би ингээд танаас заавал асуух шаардлагатай байна гэдгсэн чинь яг тэр том дарга нь нөгөө адилтай уцаар ярьж байгааг нь Льюис ингээд сонсчдаг хгүй. Ер нь бол албаар сонсчдаг гэх юм уу? Одоо чинь нөгөө даргынхаа өрөөтөө шууд уцмцсан ингээд нөгөө холбогддог штэ. Тэгээд тэнгууд нөгөө яг тэр юугаараа ажлынхаа уцаар ингээд шууд даргынхаа юу ярьж байгааг ингээд сонсч байгаа хгүй. Тэгсэн чинь ингээд адилтай уцаар ярьж байгаа сонсонгуудаа адил гүү Дэвид ингээд маш сайн залуу, маш сайн нөхөр надад хэзээ ч гар хүрж байгаагүй гэл амир энийгээл бүх юм зүгээрээ гэл нөгөө тэгж хэлээл ер нь бол өнгөрч байгаа хгүй. Гэтэ адилын санаа нь бол ер нь л нөхрөөгөө чадахыг бол хүсэж байсан. Яагаад тэгэхээр нөхөр нь ингээд гэртээ ирэхгүй юм асуудал ер нь болоод байгааг бол мэдчихэж байгаа учраас ер нь л ингээд те чадъя ямар нэгэн байдлаар нөхөртөө муу юм хийл гэж ер нь бол бодож байгаа байхгүй. Тэр нөгөө өмнөдөө би хэлжсэн ш нь нөгөө адилч ингээд тийм астрал аялал хийж чаддаг эмэгтэй ингээд биенээсээ сүнс нь гараад яг байсан газрууд дээр ингээд очиод те ихтэй ухамсартайгаар ерөнхийдөө ингэж тийм аялал одоо хийдэг байхгүй. Яг энэ астрал аялалч яг шинжлэх ухаанаар бол батлагдаагүй. Гэтэ итгэдэг маш олон хүмүүс байд юм билэ. За тэр ч яг хаа. Тэгээ ер нь бол ингээд киноны сценүүд дээр шүү дээ. Ингээд хин Льюис Дэвид хоёрыг уулзах болгонд ингээд би та нарт бүр баг хамгийн ихэнд ингээд хальт баг хэлжсэн баха та. Одоо кино чинь энэ тэндээс нөгөө өнцгөөс нь ингээд харуулдаг шүү дээ. Гэтэл яг нэг хэсэг өнцг нь жоох эвгүй байгаад байдаг гэсэхгүй нэг юм бүрлдсэн юм шиг нэг юм хий үзэгдэл юм шиг нэг тийм зүйл одоо тэр хоёрыг ингээд хараад байгаа юм шиг хараад ингээд дагаад байгаа юм шиг ер нь тиймэрхүү үзэгдлүүд ингээд гараад байдаг гэсэн бэхгүй. Тэг энэ нь яагаад ингээд том болтой гэсэн чинь адил ч нөгөө бинээс гарч чаддаг. Тэг астрал аялал нөгөө хийдэг. Тийм болохоор нөгөө Льюисийн гэртэн нэг удаа очиж исэн. Тийм болохоор Льюисийн одоо гэрлөө нэг астрал аялал хийгээд ингээд сүнс нь очиж болж чадчих байгаа байхгүй. Тэг ер нь бол ингээд сайн найз гэж бодож исэн эмэгтэй нөхөртөө ингээд явуулдаг. Нөхөр нь ингээд араар нь сайн найзтай ингээд явуулдаг гэдгийг мэдээд маш их уурлаж байгаа. За тэнгуүтэ тэрийг мэдэнгүүтээ шууд тэгээ тэр астрал аяллаа хийхдээ бас амар эвгүй ингээд хуруугаараа ингээд нэг 5 удаа ингэж тоолсноо шууд унтаад өгдөг заяа. Тэг ингээд унтчихснаа гинт гэл ингээл босоод ирнэ. Тэгээ шууд Дэвид гэл амар ойрлол гэж босоод ирнэ заяа. Тэгээд ер нь бол ингээд мэдчихэж штэ юу болоод байгааг гэд мэдчихэж байгаа байхгүй. Тэнгуүтэ өөрийнхөө явдаг жим рүү очингуудаа би ингээд Льюис гэдэг те найзынхаа нэр дээр одоо гишүүнчлийн карт нэгсэн. За тэгээд та нар ингээд бүгдийг зохицуулаад над руу ингээд залгараа. Гэтэ манай гэрийн утас руу орой 6 цагаас хойш ингээд залгараа гэж хэлж байгаа хгүй адил. Тэгж хэлж яваад гэж байна. За тэрний ямар учиртай вэ гэхээр хэрвээ одоо гэрлүүн залгах үед Дэвид гэртээ байх юм бол Дэвид л уцаа авна. Адил бол уц муц заахгүй.
Тэгээд тэр чинь нөгөө байнга юм уудаг ямар нэгэн байдлаар одоо сэтгцэн нэг тийм асуудалтай ч юм уу тийм байгаа хгүй. Ер нь бол тайвшруулах юм ингээ байнга уудаг юм шиг байгаа юм. Тэгээл яг орой 6 цагаас хойш залгасан чинь Дэвид гэртээ байж таарсан. Уцаа авсан чинь таны ингээд те ихнэр хатагтай Луис гэдэг хүний нэр дээр гишүүнжлийн карт одоо нийлэхээр болсон байгаа гэж тэгсэн чинь гинт Дэвид ингээл гайхав шоконд ороод юу вэ? Адил ч ингээл Луисийг мэддэг байсан юм биш. Энэ хоёр чинь ингээд те хоорондоо ингээд холбоотой уулздаг нэг мэддэг найзууд болцсон байсан биз дээ гэд тэрийг мэдэнгүүтээ амар уурлаад шууд уцаа таслангуудаа адил дээр очиод аль уцаа аваад гэдэг тоххой гар уцаа аваад гэдэг. Тэгээ гар уцаа нь өгсөн чинь угаасаа Луис адил хоёрын хоорондоо бичижсэн бүх мессежүүдийг ингээд уншиж байгаа хгүй. Тэгээ яаж тэр нэг юм одоо бидний барьдаг шиг юм орчин үеийн утас биш заяа смартфон биш. Зүгээр нөгөө юм ингээд хаагдаад нэгддэг юм утаснууд нөгөө дээр үед бид нэр хэрэглэдэг байсан шүү дээ. Тийм утахгүй тэгэл угаасаа мессеж нь бол ганцхан баг Луистэй л бичсэн мессеж байгаа чаваас. Тэгэл бүх мессежүүдийг уншчаал амар удаан тэр хоёр ингээд ер нь бол уулзаж янз бүрийн хамт хийж ингэж явсан байгаа гэдг нь бол мэдчихэж байгаа хгүй. Тэнгүүтээ Дэвид амар уурлаж уцыг нь гартаа барьж гэрээсээ гарангуудаа Луисын гэрт нь очиод хаалга амир нүдээ тэгсэн чинь Луис ингээд амар сандраал айгаал тэнгүүтээ шууд хаалга ингээд онгойлгосноо. Чи ингээд манай их нэрийг таньдаг байсан гэдгийг надад ерөөсөө яагаад хэлээгүй чи яагаад худлаа ирсэн гэдгсэн чинь Луис болохоор би ингээд чамд худлаа бол яриаггүй би зүгээр чамд хэлээгүй. Тэгээд Аделийг би ингээд маш их өрөвдөд ганцаарддаг. Тэгээ өөр найз нөхдөггүй. Тийм болохоор нь би Аделтай ингээд уулзаж те бид хоёр хамт спорт эднэр хийдгээ гэдгсэн чинь чи яагаад ингэж яагаад хэлээгүй юм ийм байж болохгүй чи түүнээс ингээд хол байх хэвээр гэл амар уурлал тэгсэн чинь Луис ингээд харж харжснаа чи угаасаа Аделийн одоо хөрөнгө мөнгөнд нь болоод одоо чамд Аделийн бүх хөрөнгө нь байгаа үсттэй гэд хэлждэг байхгүй юу? Ер нь бол баг чи Аделтай ингээд хөрөнгө мөнөөс нь болж суусан юм муу эрэгтэй бидтэй л гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь Дэвид амир уурлаад чи ингээд надад итгэдэггүй юм байна. Тэгээд чи ажлаасаа халагдсан гэд шууд тэр хоёр нь одоо Луисыг ажлаас нь алдчихсан. Тэгээ Луисын хувьд эн чинь бол маш хэцүү одоо тий ганц бие ээж за тэгээд 7 настай хүүтэй тэгэл ажлаасаа халагдана гэдэг бол маш хэцүү шүү дээ. Тэр чинь санхүүгийн хувьд ч гэсэн за тэгээд нөгөө хайртай гэж бодож явж исэн эрэгтэй нь тий ийм одоо харгас хүчрхийлэгч ийм хүн гэдгийг одоо ер нь л тэгж л бодож байгаа хгүй. Тэгээд маш их одоо уйлн хэцүү байна. Роби юм тэмдэглэлийн дэвтэр өгсөн гэж хэлжсэн шүү дээ. Тэнгүүдээ ер нь бол ингээд зүүдээ хянаж сурчдаг байхгүй юу? Амар хард дарсан зүүдээ ийм гой зүүд болгож ер нь бол чаддаг болцсон байгаа юм. За тэгээд амар гой зүүд болгоод ингээд чаддаг болцсон чинь тэр аргыг ингээд хэрэглэсээр агаад Луис ингээд нэг удаа одоо тийм Австрали аялал хийж байгаа байхгүй юу? Тэгээд тэр Австрали аялал ингээд хийхтэй шүү дээ тий. Хүүгийнхаа одоо өрөөн дээр ингээд очиод буцаж ингээл гэрээрээ тойроод ингэж яваал бүх юмаа хараал тэгэл ингээл явж исэн чинь гинт нөгөө нэг хүүгийнх нь ээжээ та сэрэж ээжээ та өгсөн юм уу гэж байгаа тэр дуу нөгөө сонсогдоод тэгээ амар яарад нөгөө буцаад би рүүгээ тэр сүнс ингээд орж байгаа хгүй Луисын сүнс нь тэр Австрали аяллаа хийж явж байгаад хүүгийнхаа дууг сонсоод ингээд буцаад сүнс нь орж байгаа хгүй тэгэл амар гэл ингээл амар буцаал ингээд сэргээл гэсэн чинь хүүн ингээд амар уйлцсан ээж би таны өгсөн байх гэж бодсон чинь зүгээр миний хүү ээж ингээд зүгээр байна гэд тэгээ хүүгээ унтуулчаад тэгээ босож ирэнгүүтээ гэрийнхаа бүх зүйлийг хаана юу байгааг ингэж хараад хүүгийнхаа өрөөнд юу байгаа яаж байгааг ингэж хараад ингэж явснаа яг тэр зүүдлээд байгаа юм шиг эсвэл үнэхээр бодтой юм шиг тэр хоёр зүйлээ ингэж ялгаж чадахгүй болчих жоохгүй яг юу хийснээрээс ойлгохгүй сонирн болчих жоохгүй за ингэж хамгийн анх одоо Луис маань Австрали аялал ингэж хийж байгаа маш богино хугацаанд зөвхөн гэртээ. За ингээ маргааш нь Луис ч нөгөө ажлаасаа халагдсан гэд хэцүү байгаа хүн чинь нөгөө адил дээр очиод юу нь бол намайг ингээ ажлаас мань халчлаа. Тэгээд би бол ингээ төгсдөө чинь ингээд нууцаар явуулдаг байсан гэдгийг юу нь бол хэлгээд тэгээд адил дээр очисон чинь адил ингээд амар сонин бүр ингээд ингэсэн өгцөн юм шиг ингээд одоо будин дээр өвтчихэд байхгүй одоо ингээ сууж идэг гэх юм уу суудсан гэж байгаа байхгүй. Тэгээ нөө Луис чи амар сандраад айгаад Адил босоорой сэргээрээ чи зүгээр үү гэдгсэн чинь Адил ингээд амар сонин байжснаа гэл ингээд бас амар сонин ингэж сэрэж байгаа хгүй нэг юм
гинт ингээд одоо амар сэргэж авах ингэж очиж ингэ сэргэж байгаа хгүй. Тэгэл нөгөө Лүс ч амар айгаал чи ингэ зүгээр үү яасан бэ гэдгсэн чинь адил ингэ бүр хөл дээрээ ч ингэ зогсож явж чадахгүй амар сонир болцсон ингэ мансуурсан юм шиг болчихгүй. Тэг ингэ чи зүгээр үү гэсэн чи адил ингэ шүүгээр үгүй ингэ гараа заадаггүй. Тэг гараа заагаад заасан тийшүүгийн голсон чинь дотроос нь баахан им гарч иж чам дандаа тайвшруулах сэтгцэн дуух одоо тийм им гарч иж байгаа хгүй. Тэгэд энэ бүгдийг чам Дэвид бичиж өгсөн юм уу гэсэн чинь тийм тэр намайг ингэ надад энэ нэмнүүдийг бичиж өгдөг. Гээ тэгээ бүр нөгөө Адель чинь ингээд зүгээр байж чадахгүй бүр ингээд ийм ансуурсан заяа. Тэгсэн чинь Адель чинь бас нөгөө харт тамхи хэрэгэлдэг болж таарч байгаа. Хероин хэрэгэлдэг. Тэгээд тэрийгээ бас нөгөө тарилгаар хэрэгэлдэг. Тэнгүүтээ яг хөлнийхөө одоо хурууныхын юм завсар тэрийг ингээд тарьж хэрэгэлдэг байхгүй. Яагаад тэгэхээр суцаараа ч юм уу гарн дээрээ тарьж байгаа нөгөө Дэвид харчин. Тийм болохоор ингээд харахгүй тийм хэсэгтээ ингээд тэр тариагаа одоо хийж эхэлж байгаа. Тэгээ яг нөгөө Луисыг очиход бол ерөнхийдөө хар тамхи ингээ хэрэгэлсэн мансуурсан байсан байхгүй. Тэгээ Луис бол тэрийг мдээгүй хар тамхи ингээд хэрэгэлдэг гэдэг. Тэгээ цаад Луис чинь нэрээ ёо ийм асуудалтай гэр бүл гэдэг нь яагаад ч юм гээд ойлгочод яагаад зүгээр өөрөө энэ хүүхэдтэй хүн шүү дээ. Тэг яагаад ч ингэ нэг сонио тэр хоёроос ингээ салахгүй зууралдмаар байсан юм уу? Эсвэл нэг юм заавал нэг юм учрыг олохыг хүссэн юм уу? Мэдхгүй за ямар ч үлээсэн. Хин бол Луиса бол зүгээр байгаагүй. Тэнгүүтээ нөгөө ажлаасаа хичнээн халагдсан ч гэсэн нөгөө офисынхын түлхүүр нь бол тэрэнд байсан. Тэнгүүт нь одоо офис руугаа ингээд очиод очингуудаа шөнөөр ингээд нууцаар оронгуудаа гэтээ ингээд тэр чинь бүхэл бүтэн нэг эмнэлэг байгаа штэ. Тэр нэгэд битүү камерагаа дотор нь тийм үү. Тэгэхээр тэр мэрийг чинь ингээд анзаарахгүй Аделийн тэр өвчний тэмдэглэлийг нь одоо шүүгнээс нь хуулгаалаад за тэрийгээ тэгээд Адел тавьчирч өгч байгаа юм аа. За тэнгуүтээ Адел яана чи энэ бүгдийг унссан бах та чи намайг одоо галзуу гэж бодож байгаа бах та гэдгсэн чинь Луис болохоор үгүй би уншаагүй яг нэг баг зэрэг л харсан яг чи мөн үү чиний тэмдэглэл мөн үү гэдгийг харахын тулд нэг баг зэрэг л харсан гэдгсэн чинь Адел ингээд амар сонирн болоод тэгснээ шууд ингээд харснаа. Роб биш дээ. Одоо манай найз нэг юу тохиолдсныг бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан ингээд манад байж агаад гів гинтхэн алга болцсон гэж бол хэлдэг. За энэ нэлээд урт дугаар болох гэдэг болохоор би ч та 2 хуваагаад ярьчээ гэж бодлоо манайхаа. Тэгэхээр дараагийн дугаартаа би яг сүүлийн бүх одоо юу болсон яасан гэдгийг ямар ч байсан ярьж өгье. Та нар маань төвчээр түглэж байгаа. Ер нь бол нэг удахгүй. Маргааш би амжихгүй байх. Тэгэхээр нөгөөдөр ч юм уу шинэ дугаараа хий. Ер нь бол нэлээд удаа ярьчлаа. Сүүлдээ бүр ам цангаад 40 цаг гарan суудсан шүү дээ. За тэгээ бичлэг маань ямар ч гэсэн эдитлээд янзлахаар нэг 30 минутын ч юм уу тиймэрхүү болох байх. Тэгээ би ер нь бол нэг камер эдитлээд засахгүй гэж бодож байна. Тэгээд би яг гоё найзуудтай ярьж байгаа юм шиг тэгж ярих гэж бодсон. Болохоор тийм болохоор нэг камер янзлаад эдитлэхгүй гэж бодож байна. Тэгээд ер нь ямар хөө кино ах шиг байна. Сонирхолтой байна уу? Хэрвээ та нар хүсэж байвал те Netflix дээр бас энэ киног олж үзээрэй. Үнэхээр бас юу дахгүй. За тэгээд төгсгөл нь бар хамгийн эвгүй. За тэгээд нэг зүйл асуухад та нар маань Австрали аялалд ер нь итгэдэг үү? Ер нь энэ тухай сонсч ирсэн үү? Би штэ те Австрали аяллаа тухай яг нэг амар сонирхож эхэлж исэн юм аа нэг 10 жилийн өмнө байдаггүй. За тэгээд тэр нь юу болсон гэхээр ер нь бол амар ядраад би нэлээд ядарсан. Тэгээд зүүд бодит байдал хоёроо ингээд ялахгүй хэмжээний бүр тэгж амар их зүүдэлдэг үе байсан байхгүй надад. Тэр нь болохоор угаасаа би яагаад гэдгээ бол одоо бол амар сайн мэддэг. Яагаад гэхээр би маш их ядарсан. Дээрээс нь ер нь жоох юм стресстэйсэн. За тэгээд тэр утгаараа ер нь бол миний ингээд унтлагын цаг ч гэдэм үү унтах тийм рутинд маань аяг хөөцлөлт орсон байсан байхгүй үү. Шөнө өдөр нойр мөр хүрдэггүй. Тэр нь бол тэрнээс ингээд болоод би айгүйх юм бодит явдал зүүд хоёроо ингээд ялгаж заримдаа чаддгүй нэг юм сонирн байгаад гэсэн байхгүй. За тэгээ би тэрийг одоо гэрийнхэндээ ч юм уу зарим найзуудтай эхлэхээр бол угаасаа ойлгохгүй гэж би ер нь бол бодоод тэгээ айгүйх нууж явж агаад тэгээд надад бол нэг амар сайн найз байдаг. Ер нь бол зураач хүн баггүй. Тэгээд зураач юмхтэй. Тэгээд зураач болохоор юм юу гэдэг арай нэг өөрөөр юм сэтгэдэг. Ялангуяа иймэрхүү даалт ертөнцид нартай холбоотой юм дээр айгу өөрөөр сэтгэдэг айгу ойлгож хүлээж авдаг ч гэдэм. Ер нь бол амар тийм баггүй. Тэгээд
хоёр бас хэд хэд удаа нэг иймэрхүү сэдвийн талаар зүгээр яриад өнгөрчихсэн болохоор би тэр найзгаа амар ойлгох хах гэж бодоод тэгээ би яг өөртөө болж исэн явдлуудаа ингээд хэлж байгаа хгүй тэнгууд нь бас ингээд зүүдлээд байгаа тэгснэ ингээд бодит юм уу зүгээр юм уу гэдгээс ойлгохгүй байгаа гэж хэлжсэн. Тэгсэн чинь манай найз оо чи баг юм Австрали хэлэл хийгээд байгаа юм шүү гэдээ надад тэгжсэн байхгүй хамгийн анх би тэр үед Австрали аялал гэдэг зүйлийн талаар энэ нэршлийн талаар сонсчихсан. Тэгээ тийм юм гэж юу гэдэг ингээд тэгсэн чинь нэг онлайн курс эдийн манай нэг найз тэрийг одоо ажилуулдаг. Тэгээд онлайн одоо тийм сургалт ч гэдэг юм уу тийм байдیں۔ Тэгээд иймэрхүү зүүд бодит байдлаа эднэр ингээ ялгаж чаддгүй хүмүүс тусалдаг гэхээр нь тухайн үед чинь тэгээд жоохон ч гэжтэй яг дөнгөж ингээл ер нь л жоохон дөөл байсан л да 10 жилийн өмнө чинь тийм болохоор тэгээд ирж сонирхох үзье асууя гэд. Тэгээ би тэр групп нь ороод ингээ бос явдлаа хэлээ. Тэгээд тэр нь бас айгу тийм Австрали аялал тиймэрхүү юм хүмүүний талаар айгу ярьдаг нэг тийм групп байсан. Тэгээ би жоохон явж байгаад ер нь бол тэгэл миний стресс эднэрт гайгүй болоод унтах цаг маань өөрчлөгдөд ер нь гэд зүгээр гайгүй болчих байхгүй. Тэгэл ер нь бол хайцсан. Тэр юг сургалтыг тэг би уусаа худлаа юм тийм бинээс сүнс гарч явж өсөн шид боломж гэж юу авахтай гэл тухайд. Тэгж одоо дээ ганцаар амьдэрдэгс болохоор тэрнээсээ бараг өөрөө хайгаад заяа. Тэгээ ерөөсө бэлэг хэлжсэн. Тэгээ ер нь бол 10 жилийн өмнө нэг ах Австрали аяллаа талаар сонсож нэг ганц хоёр сургалт жилүү авч үзчихсэн. Гэтэ нэг амар бас итгээгүй. Гэтэ би удлаа зүйл гэж бас хэлэхгүй. Яагаад тэгэхээр шинжлэх ухаанаар батлагдаж чадахгүй хүчнээ зүйл байдаг болохоор итгэдэг хүмүүсийг бол шүмжлэхгүй, итгэдэггүй хүмүүсийг шүмжлэхгүй тэгээл хүн болгон өөрийнхөө бодлоор байвал гоё гэж боддог. За тэгээд дугаараа өндөрлөе. Маш удаан ярьчлаа. Хоолойч бүр ингээ сонио ойр ингэж яриаггүй гэдэг тэгэл ярьдаг л да. Ажил дээр ихтэй ингээд яг ингээд суугаад баг цаг яриаггүй амар утсан болохоор бүр хоолой сэрвнээс нь болж байна. За тэгээд дугаар маань гайгүй болсон гэж найдаж чинь сонирхолтой кино байгаа гэж найдаж чинь тэгээд дараагийн сүүлийн ангийг нь би бодохгүй та нарт ярьж өгнө. За юу та нарт гайх. За түр баяртай манайхаа. Сайхан амарцгаарай.